Яг одоо 2026 оны тэргэл сартаа өдөш бүр залбирал мөргөл хийдэг нууц группийнхаа бүртгэлийг элсэлтийг авч байгаагаа зарлж байна. Энэ 11 сард ингээд бүртгэл маань эхэлж байна. Энэ ямар утга учиртай залбирал мөргөлийн групп юм бэ гэхээр нээж аваагаа нас орсноос хойш өнөөдрийг хүртэл хийж авахаараа сэдэ бодоо өргөд залбирал мөргөл хийж сар бүрийн шинэ 15 буюу тэргэл сартаа өдөш тухайн сар олсон орлогынхоо дээжээр хүндлэл үзүүлээд бяцлаглаар энерги явуулаад хүндэтгэл талархал илэрхийлдэг ийм зүйлийг хийгээд амьдралдаа заншил болгосон, мөрдлөг болгосон, өөрийнхөө жанжин шугам болгоод ингэ явж байгаа. Ер нь л аавын талын, ээжийн талын нас орсон бүх хүмүүсийнхээ араас өөрийнхөө тухайн сарынхаа орлогоор эдэ будаа засаж, хүндлэл үзүүл, залбирч мөргөж ингэж явдаг. Энэ мэдрэмжийг олж мэдснээс хойш, энэ нүглийг хийдэг болсноос хойш амьдрал маань улам илүү сайн сайхан болж байгааг мэдэрсэн. Чи аав нас оргостынхаа араас хүндлэл үзүүлнэ, дэлхийн ертөнцид талархаж сурна гэдэг бол маш том хүч, маш агуу холбоо байдаг гэдгийг ойлгосон. Жил хэрэгжсэн энэ мэдлэгээ нэмж энэ итгэл үнэмшилтэд улам илүү бат итгэдэг, скрүвтэй намайг дагдаг, итгэдэг энэ зүйлийг хийж сурахыг хүсэж байгаа хүмүүсээ бүртгээд ингэ явт юм байгаамаа. Залбирал мөргөл хийн, нас оргостой хүндлэл үзүүлнэ гэдэг бол тоглоом биш. Нэг ингэ завтай байсан үедээ хийгээл завгүй үедээ хайдаг ч юм уу. Тийм зүйл биш ээ. Энэ бол үнэхээр ухамсартайгаар та тэр жил хий гэж бодож байгаа бол одоо тэргэл сартаа өдөш бүр айцаа давж хэцүү байгаа зүйлүүдэд давн туулж орлогынхаа дээжээр эдэ будаага бэлдэж сэтгэлийн энерги даваад саадуудаа ингэж давж гарч сорилтуудыг давж гарч хийх ёстой зүйл байдгаа. Хийж дадаж чадах юм бол амьдралд ингээд хүн маш олон зүйлүүдийг ойлгож ухаарч амьдралын тань чанар дээршилж нэмэгддэм байна гэдгийг өөрийнхөө амьдралаар ч үлийн 2 жил, 3 жил, 4 жил таарч байгаа нууц групп байдаг хүмүүсийнхээ амьдралаар ч сайн мэдж байна. 2026 оны бүх саруудад тэргэл сард мөрөгнөө, эдэ бодоо өргөнөө, нас оргосдоо тарнийн залбирал явуулнаа. Тухайн сарынхаа орлогыг бас энэ дэлхийн ертөнцийн эдэ бодоо оршуудаа өргөж явах ёстой гэдэг энэ зан үйл итгэл үнэмшилд итгэж байгаа бол яг одоо бүртгүүлээд ороорой. Он гарсны дараа бол бүртгэлээ авдаггүй. Он гарахаас өмнө хүмүүсээ бүртгээд гişүүдийг бүрдүүлээд байж яадаг. Та магадгүй анх удаа хийж үзэж байгаа бол яг зориг төвшүүлээд, яг сэтгэл санаа чинь бэлнэ үү, тэ үнэхээр хийж үзмээр байна уу, үнэхээр залбирал мөргөлийн хүчийг мэдрахийг хүсэж гин үү, үг дээцтэй хүндлэл үзүүлэх цаг чинь болсон уу гэдгийг асууж байгаад өөртөө хариулаад бүртгүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд дагсан энэ жил ч гэсэн багшигаа дагнаа гэж бодож байгаа л гэтээ одооноос бүртгүүлээд яваарэ. Тэргэл сар гэдэг дэлхийн ертөнцийг хүндэтгэн гэдэг, ичи авигаа хайрлна гэдэг, үг дээцтэй энерги өрчмөө өгнө гэдэг, бяцлаглаар, таринаар энерги өгнө гэдэг тэгээд нэг зорилготойгоор сар болгоны нэг өдөр маш олон хүмүүс нэг зорилготой байна гэдгийн ич шидийг амьдралдаа өдөр болгон мэдэрч өдөр болгон ойлгож явдаг. Сэтлэн цэвэр арив, зүрх сэтгэл тань цэвэр арив, хийж байгаа зүйлийнхаа тэнгэрлэг энергийг мэдэж чадж байгаа бол ухамсарлаж хийсэн бүхэн буян байдаг. Үг дээцээ засъя, дэлхийн ертөнцид эерэг энерги явуулаа гэдэг сэтлэр хийдэг юм аа. Тэргэл сарны нууц групп бүртгүүлж болно. Ингээд та нартай амжилт хүсье.